За та бүхэн сайн байцгаана уу? Энэ удаад би та бүхэнд бүрэлгүүл увсан багшийн заасан карма, мөнх бус ба шүтэн барилдлага гэдэг хичээлийг орчуулан хүргэж байна. За ингээд уг нь бол би ер нь карма энэ дахин төрөл хойд дүр зэргийн талаар ярихдаа тийм их дуртай биш. Яагаад гэвэл энийг ярихад хүлээж авах хүмүүс цөөхөнч байдаг юм уу? Эсвэл энэ үнэмшилгүй сонсогддог юм уу? Ямар ч гэсэн би энэ талаар тийм их ярих дуртай биш ээ. За гэхдээ энэ талаар биднээс үнэхээр ярихгүй бол энийг орхиж болохгүй. Ярил зохих сэдв учраас энэ удаад би боломжийг ашиглаж энэ талаар та бүхэнд ярилцъя гэж шийдлээ. За ингээд энэ хичээлийг та бүхэнд тавихаар бэлдэж байхдаа карма үеийн үрийн талаарх миний мэдлэг мөн нэмэгдсэн. Тэгэхээр мэдлэг гэдэг юм чинь яг л булчинтай адилхан юм шүү дээ. Дасгалжуулахгүй дасгал хийхэ болчих юм бол арилаад алга болчдөг. Тийм зүйл шүү дээ. Тийм учраас би та бүхэнд мэдлэг байгаа бол хэрэгжилж чадахгүй бол арилаад алга болно гэж захимаар байгаа юм. За энэ талаар би мэдэхгүй биш, би мэдэн тодорхой хэмжээгээр тэгтээ бас мартагдсан ч зүйл байгаа. Надад бас мэдэхгүй ч зүйл гарч ирж исэн зарим нэг багш нараас ч асууж сургаллаа. Тэгээд энэ хичээлийг бэлтгэх явцдаа би багсаа зүтгэл гаргасан. За ингээд энэ орчлонгоос гэтлэхэд бидэнд хоёр янзын зам байдаг. Нэг нь ертөнцийн зам, нөгөөх нь ертөнцөөс хэтийдсэн зам гэж бий. За энэ ертөнцийн гэтлэхүй гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл нөхцлөө сайжруулахыг хэлж байгаа. Бид одоо энэ нөхцөлт бүл ертөнцид байна шүү дээ. Энэ нөхцлөө сайжруулахыг хэлж байгаа. За ингээд юунаас чөлөөлөгдөөд гítэлч вэ гэвэл муу нөхцлүүдээс чөлөөлөгдөөд гítэлчихэж байгаа. Тэгэхээр хэрвээ та муу нөхцөл байдлаасаа салаад сайн нөхцөл байдалд очиё гэх юм бол энэ ертөнцийн гэтлэхүй гэдэг зүйл замыг дагаж явах хэрэгтэй байна. Дадуулах хэрэгтэй байна. Үүний тулд юуны төрөв? Үеийн үрийн хуулинд итгэх хэрэгтэй. Карманд итгэнэ гэдэг бол ерөөсөө бүх юмны үндэс. Яагаад гэвэл ерөөсөө үеийн үрд итгээгүй энэ мунхагч нь л биднүсийг ийм муу нөхцөл байдалтай байлгаад биднийг ийм зовлонгийн орчлонд байлгаад байдаг юм аа. Тэгэхээр үеийн үрд итгэж байж үеийн үрийн тухай ойлголттой болж иж бид муу нөхцөл байдлаасаа салаад бид сайн нөхцөл байдалд орж болох юм аа. Тэгвэл хорвоогоос хэтийдсэн гэтлэхүй гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл бид энэ альва бүх нөхцлүүдээс ангижрахыг хэлж байгаа. Сайнаас нь ч муугаас нь ч. Үүний тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл юмсын жинхэнэ үнэн мөн чанарыг таньсан бэлэг бэлгүүн бидэнд хэрэгтэй. За энэ бэлгүүний тусламжтайгаар бид энэ орчлонгоос гítэлж гэгэрч чадах юм аа. Энэхүү бэлэг бэлгүүнийг олоогүйгээр магадгүй ертөнцийн гэгэрэлд хүрч болох юм. Харин ертөнцөөс гítэлсэн гэгэрэлд энэ бэлгүүнтэйгээр л хүрч очдөг байна. Үеийн үрийн хуулинд итгээгүйгээр мэдээж итгээгүй хүн дадлах хийнэ гэж байхгүй. Дадлах хийгээгүйгээр бидэнд өөрчлөлт гарахгүй. Тийм учраас л одоо бүх юмны үндэс нь карма юм а гэж яриад байгаа. Карманд итгэж байж л бид энэ замд орох нь шүү дээ. Тэгэхээр буддист хүн гэж та өөрийгөө нэрлэж байгаа бол хамгийн ихний алхам нь
итгэл байдаг юм аа. За тэгэхээр энэ хичээл энэ удаагийн яг энэ хичээл дээр бид одоо энэ ертөнцид үеийн өрийн шалтгаан нөхцөлийн хуулийн дагуу хэрхэн амьдрах вэ? Энэ ертөнцийн гэгэрэл гэдэг юмд нь яаж хүрэх вэ гэдэг талаар ярилцах юм аа. Өнөөдөр бид хуусан чанар ярихгүй, өнөөдөр бид бэлэг билгүүн ярихгүй. Бид хорвоогоос хитийдсэн гэгэрлийн талаар ярихгүй гэсэн үг. Тэгэхээр энэ одоо ертөнцөд сайхан амьдрах, ертөнцөөс хитийдэх гэд яриад байгаа эдгээрийг ойлгоогүйгээр буддизм бол маш одоо эмх замбраагүй те утга учир нь олдохгүй ямар сонин өөр юм яриад байгаа юм бэ гэж бодмоор тэгс санагддгийг. Заримдаа эндээс гítэлж гэгэрэх хэрэгтэй гэл заримдаа болохоор за гэгэрсний хэрэггүй зүгээр эндээ сайхан амьдр гэд яриад байгаа юм шиг. Хүмүүст ингэж төөрөгдөх, бодлох явдал олон гардаг. Яагад гэвэл хүний олон янз байгаа тохируулаад буддизм ч гэсэн тэдгээр хүн болгонд тохирсон ийм одоо аргуудыг хоорондоо зөрчилтэй мэт санагдаж болох ийм аргуудыг заасан байдаг. Тэгэхээр ертөнцөөс та гэтлэхийг хүслээч гэсэн эхлээд энэ ертөнцийн гэгэрэл гэдэг ямыг олж авна. Энэ гэтлэхүүд хүрээгүй байсан цагт та энэ ертөнцөөс хитийдсэн тэр гэтлэхүйд хүрнэ гэж байхгүй. За энийг жишээгээр өгүүлэх юм бол энэ ертөнцийн гэтлэхүү гэдэг байгааг нь бид шилэн аяга гэж үзэхэд ертөнцөөс хитийдсэн гэгэрлийг нь ус гэж бодож болно. Бид уг нь бол энэ ус нь бидэнд хэрэгтэй байгаа. Тэгэхдээ энэ усыг авахын тулд бидэнд энэ шилэн аяга байж ижил тэр ус аяган дотор байна да. Тэгэхээр гарцаа байхгүй эхлээд бид үүлийн үрд итгэж үүлийн үрийн хуулийг сайтар судлах ёстой. За ингээд та бүхний ихэнх нь мэдж байгаа бидний энэ сансрын хүрдэнд 6 зүйл амтан байдаг. Эдгээр 6 зүйлийн 3 зүйл нь жаргалтай, 3 зүйл нь зовлонтой амьтад байдаг. Зовлонтой төрөл 3 жаргалтай төрөл 3 зовлонтой төрлөө гэж ойлгоно. Тэрийг бид дээд 3 заяа, доод 3 заяа гэж ярьдаг шин. За хүний төрөл, асуур, тэнгэрийн төрөл. Энэ 3 бол аз жаргалтай төрөл. Тэгэхээр гítэлж гэгэрье гэж хүсэж байгаа юм бол энэ 3 төрлийн л аль нэг нь төрсөн байх хэрэгтэй. За тэгвэл адгуус, бирд, тамийн төрөлд хэрвээ төрчих юм бол танд номыг үзэх, гítэлж гэгэрэх тухай сансны чирэггүй. Ямар ч тийм бололцоо байхгүй, тэгж ах завч байхгүй. За энэ дотор хамгийн муу нөхцөлтэй нь там. Там бол ерөөсөө зогсоо чөлөөг. Зогсоо зайгүй чамд зовлон бол тасралтгүй. За тэгээд хоёр дахь муу нөхцөлтэй нь бирдүүд. Тэгээ 3 дахь муу нөхцөл нь адгуус байдаг байна. За энэ 3-ын аль нэг нь төрсөн байхад бид энэ сансрын хүртнээс чөлөөлөгдөж чадахгүй. За тэгвэл энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Амтан адгуус одоо гэгэрэлд хүрэх ямар ч чадах байхгүй гэж ойлгож болохгүй. Бирдүүд тамийн амьтад ч гэсэн гэгэрэх тийм бололцоо одоо нөхцөл нь байхгүй л байгаа болохоос биш тэдэнд тэр өөр хөрөнгө нь бол стил байгаа гэж ойлгоно. Ерөөсө тэдэнд бүгдд нь гэгэрэх тийм өөр хөрөнгө тийм чадах бол агуулгдчихэдэг гэсэн үг. Ганцхан нөхцөл нь байхгүй. Тийм
одоо гítэлж гээгэрх нөхцөлгүй тийм газар очиод төрчихөж байгаа юм аа. Тэгэхээр нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх юм бол бас гээгэрч болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр гítэлж гээгэрхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд ерөөсө хамгийн багаар тавигдах шаардлага бол гэдэг юм уу? Хамгийн багаар бодоход л энэ жаргалтай 3 төрлийн нэгэнд төрсөн байх хэрэгтэй. Тэрэн дундаа хүний төрөл. Тэгэхээр жаргалаараа биш байх нь шүү дээ. Хамгийн жаргалтай төрөл хүний төрөл биш байж магадгүй. Тэгвэл харин гэгээр хамгийн бололцоотой төрөл хүнийх байх нь шүү дээ. За ингээд дээд 3 заяаны аль нэгэнд төрсэн байхад танд одоо гítэлж гэгээр хин замд орох хамгийн наазахын нөхцөл тавигдсан байна гэсэн үг. За тэгээд ганцхан энэ байгаад бас гээгэрхгүй шүү дээ. Энд чинь өөр нөхцлүүд хэрэгтэй. Тэгвэл хамгийн наазахын суурин тавигдлаа л гэсэн үг. Тэгвэл энд төрчлөг хамгийн наазахын шаардлага хангагдж байгаа л болохоос биш энд төрсөн болгон гээгэрнэ гэсэн үг биш. Би ч гэсэн та ч гэсэн энд хүний төрлийг аваад төрсөн л байна. Тэгсэн мөртлөө одоо бид ягаад чи энд гээгэрч хамжаагүй байгаад л байна. Тийм биз? Энэ чинь автоматар явагдахгүй гэсэн үг байхгүй юу? Ямар ч гэсэн бидэнд наад захын одоо суур нөхцөл нь бол тавигдсан байна гэсэн үг. За ингээд буддийн шашинтай зарим хүмүүсийн хувьд үйл өөрийн тухай хичээл бол маш доогуур зэрэглэлийн нэлээд дууд шатны сургаал гэж үзэх гээд байдаг юм шүү. Би одоо ийм доогуур зэрэглэлийн хамгийн анхан шатны ийм юм суралцмааргүй байна. Би тэр хамгийн дээдлийн ёстой дээдлийн үзүүрийнх нь тэр ханцшгүй дандрыг л судалмаар байна гэж ярих гэдэг тийм хүмүүс байдаг. Тэр дотоодын гал мал яриад тэр ч юм биш үү? Яг мөсөн дээр байшин барьж байгаатай адилхан. Ямар ч суурийг нь судлаагүйгээр шууд тийм дээд шатны дадлгууд руу орно гэдэг бол мөсөн дээр байшин барихтай адил юм аа. За ингээд бид урд нь аль хэдийн одоо маш тодорхой 10 хэдэн хичээлтэйгээр бүлэг тус сурыг нь яриад дуусгацсан энэ зогчин Махамудр за тэгэл хуусан чанарыг онсон бэлэг ингээд маш их ярьчихсан хүмүүсийн хувьд бол одоо ингээд карманы тухай хичээл гэхээр тийм их сайн жинтэй ийм үнэлгээтэй сонсогдож чадахгүй байгаа юм л да. Тэгтээ вэ штэ. Одоо ерөөсө таны ойлгох ёстой ганц зүйл бол бид сансрынхаа хүртэнд эргэлцсэн хിവэр байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Юу судална уу, юу мэднэ үү, мэдээд л байна, мэдээд энэ тэгтэл биднээс энэ сансрынхаа хүрээнээс гараагүй байна. Тэгэхээр бидэнд энэ карма гэдэг зүйл гарцаа байхгүй. Нэгэнгүү маш сайн судлах шаардлагатай байна. Тэр талаас нь аваад үзэх юм бол хамгийн үнэлгээтэй, хамгийн жинтэй зүйл чинь карма охно шүү. Биднийг эзэмшээд байгаа, биднийг эзэмдээд байгаа энэ юм чинь, биднийг атгандаа байлгаад байгаа юм чинь карма ахгүй. Хоосон чанар Махамудр зогчин биш. Карма биднийг атгандаа агуулж байна. Энэ бүх дээд шатны дадлгууд чинь кармагүйгээр ерөөсөө юу ч биш юм шүү дээ. Биднес бүгдээрээ дуртай. Ёстой хамгийн дээдлийн тэр нууц тарин марин л гэж ярина. Тэгтээ эднүс чи бүгдээрээ кармагүйгээр зүгээр л мэдлэг. Өөр юу ч биш. Бид зовлонгоо салмаар байна уу, салмаар байна. Бид гítэлж гэгэрмээр байна уу, гэгэрмээр байна. Тэгтэл бидэнд кармаг ойлгох хэрэгтэй байна. Яг гэвэл тэрэнд чинь хүрэхийн тулд, гítэлж гэгэрхийн чинь тулд бид нөхцлөө сайжруулах шаардлагатай байна шүү дээ. Бидэнд маш сайн нөхцөл байж иж, нөхцөл нь бүрдэж иж бид тэр гэгэрл гítэлхүйт чинь
хүрэх юм аа. Тийм болохоор хинч байлаа гэсэн ялгаа байхгүй, гэтэл ч гэгэрээгүй л байгаа бол үеийн өрийн хуулийг хүндэтгэж явах хэрэгтэй. За ингээд жишээгээр үзүүлэх юм бол би одоо төвдөд амьдрах тийм хүсэл сонирхолтой байлаа гэж бодъё. Миний хүсэл сонирхол, миний зорилго бол төвдөд амьдрах. Тэгвэл би яагаад чинь Австрт амьдраад байгаа. Надад тэр төвдөд амьдрах юмсан гэсэн тэр зорилгоо биелүүлэхэд тодорхой нөхцлүүд шаардлагатай. Тэр нөхцлүүд нь бүрдэж өгөхгүй байгаа учраас би энд ингэ байж байна гэсэн үг үстэй. Тэг ийм тохиолдолд би нэгэнт төвдөд очиод амьдарч байгаа биш л байгаа цагт би Австри улсын хуулийг дагаад явж исэн дээр үстэй. Тэрнээс шүү арга надад байхгүй шүү дээ. Энэ амьдарч байгаа улсынхаа хуулийн захирагдаж амьдрахаас өшөө арга байхгүй маа. Тэрүүнтэй яг адилхан биднес үеийн эрхэнд байж байгаа бол бид үеийн өөрийн хуулийг дагахаас шааргагүй, энийг хүлээн зөвшөөрөхөөс шааргагүй, энийг хүндэтгэж явахаас шүү арга байхгүй. Та төвд хүн байлаа ч гэсэн Австрт амьдарч байгаа бол би төвд хүн, би төвдөд очих амьдрах хүсэлтэй, Австри ямар бах над хамаагүй гэж ярьж болохгүй шүү дээ. Та нэгэнт л Австрт л амьдарч байгаа бол хичнээн та төвд хүн бай, хичнээн та одоо төвд рүү явах гэж зорж байгаа бай. Ялгаа байхгүй, та амьдарч байгаа газрынхаа хуулийг дагах ёстой. Тэр шиг сансарт амьдарч байгаа л бол сансрын хуулийг, сансраас бид гítэлж гэгэрч амжаагүй л байгаа бол үеийн өөрийн хуулийг хүндэтгэж амьдарцгаая. Тэгэхээр одоо ингээд би гítэлмээр байна, би гэгэр байна. Нэг өдөр би гэгэрх л болно. Би нэг өдөр энэ сансрын хүрднээс ангижрах л болно гэж ярьж байгаа бол таны хийх ёстой хамгийн ихний алхам чинь үеийн үрд итгэх явдал байна шүү дээ. Бидний энэ видеоны дэлгэцэн дээр харагдж байгаа энэ сансрын хүрд гэдэг зургийг та бүхэн урьдан зөндөл харж ирсэн байх. Сэрдби хорлоо гэд. Төвдөд бол энэ сүм хийдийн үүдэнд хаасайгүй элбэг таарлах болно энэ зураг. За энэ яг дүрслэлийн энэ утга учир нь бол одоо бурхан багшийн үед энэ итгэхт анх гарч ирсэн ийм хоёр янзын түүх байдаг. Өөрөөр хэлбэл энтгэгээс гаралтай бүр бурхан багшийн үеэс эхлээд энэ гарч ирсэн ийм зураг бахнэ. За ингээд энэ хоёр түүхийг нийлүүлс хийгээд ер нь бол аль нь байх нь ялгаа байхгүй. Ингээд нэг түүхийг нь тодруулж ярих юм бол та бүхэн сайн мэдэндээ бурхан багшид хоёр гол шав байсан. Шарибу, монголчуу. Шарипутра, Маудгалиана гэж санскритаар. За ингээ Винай осонд эсвэл одоо альва нэгэн сүм хийдэ та бүхэн бурхан багшийн зургийг, шүтэн зургийг харах юм бол хоёр талд нь ийм хоёр шавтайгаа байж байгаа. Тэрийг бол элбэг одоо харж болно. За тэгтээ аль улсад өөр байх. Японы буддизмд, Японы сүм хийдэ та бүхэн бурхан багшийн зургийг харах юм бол тэр хоёр шав нь алга болцсон. Хоёр шавгүйгээр зурцсан байдаг. Япончууд тийм олон хүн бужигнахад дөргөө юм уу нэг их янз бүрийн түүх одоо их дэлгий гэж боддгоо юм уу, ер нь энгийн юмд дуртайч гэх юм уу те. Бурхан багшийг төрчгөр нь л зүгээр бурхан багшаар нь л одоо дүрсэлцэн байдаг юм аа. За тэгвэл төвдөд очиод та бүхэн бурхан багшийн шүтэн зургийг хараарай. Хоёр шавар зогсохгүй. Маш олон хүн. 16 харахад зэрэг одоо ингээд олон шавнар хүрээлсэн байгаагаар ингээд дүрсэлсэн байгаа.
За эсвэл ингээ 2 эсвэл 8 байцаад ба эсвэл 16 харахад гэх жишээний бид одоо ийм шаваарлцсан олон юм байхдаа их дуртай хүмүүс юм шиг байна. За ингээ бурхан багшийн 2 шав тэр 2 шав бол одоо маш өвдөс шидийг эзэмшсэн. Яг бүрэн гэгэрсэн биш л дээ. Тэгтээ маш их одоо бэлгүн өвдөс шидийг их эзэмшсэн тийм гарамгай 2 шавтай байсан гэж ойлгож болно. Тэд баргалжл энэ 6 зүйл амтныг тэр чигээр нь ингээ тойроод иргэд бүгдийг нь очиод үзчихэд ирч чаддаг байсан гэж яаж юм мэдэхгүй. Тэгтээ тийм чадвар тэдэнд байсан гэсэн үг. За тэгээд бурхан багшийн үед тэгж үзэж ирчээд шав нартаа за тэр одоо тэнд очиход тийм байлаа, энд очиход ийм байлаа гэд ингээд дүрслээд ярьсан байгаа. Тэгээд тэд энийг ингээд ярихдаа түүх маягаар те одоо ингээд нөгөө адал явдал маягаар явж судлаад үзсэн зүйлээ ингээд тохиолдсон адал явдал маягаар ярьсан юм шиг байна. Нэг юм гүн ухааны талаас нь биш. Зүгээр нэг түүх маягтайгаар ярьсан. Ингээд тэдний ярьсан тэр түүхийг сонсоод сэтгэл хөдлсөн нэгэн шав нь бурхан багшид ингээд ийм юм одоо энэ маш одоо тустай ийм зүйлийг ярьлаа гэд ингээд мэдгдсэн чи бурхан юу гэж хэлсэн гэхээр за энэ одоо ирээдүйд энэ 2 шиг ингээд яваад нүдээр үзээд ирээд ингээд тайлбарлах ийм хүн гарахгүй байж магадгүй. Эсвэл тийм хүмүүс ховор болж магадгүй гэж үзээд энэ бололцоог ашиглаад зураг болгоод буулгаад аваа гэж тийм санал гаргасан. Тэгээд энэ хүү сансрын хүрт гэдэг энэ зургийг яг энэ дотор ингэж эргэлдэж идэг ийм одоо заяануудыг дамжиж болдгоо гэдгийг үзүүлсэн энэ зургийг бүтээгээд тэгээд ингээд сүмийн гадна аваачиж хадсан. Ийм түүхтэй. За ингээд өөр нэг түүх байдаг нь юу вэ гэвэл бурхан багшийн амьдарч исэн тэр хаант улсын хаанд өөр нэгэн хаант улсаас ингээд маш үнэтэй үнэлж барамгүй тийм сайхан бэлэг ирсэн байдаг. Тэгээд нөгөө бурхан багшийн амьдарч исэн тэр хаант улсын хаан хариуд нь юу барихаа мэдэхгүй. Тэгээд бурхан багшаас энэ би одоо ийм үнэтэй бэлэгний хариуд юу явуулвал зохих вэ? Энтэй дүүхөц одоо ийм бэлэг олдохгүй байна гэж хэлсэн. Энэ зургийг явуулвал зохино гэж бурхан тэр хаанд зөвлөсөн байдаг. За тэгэнгүүт энэ зургийг хуулаад тэгээд одоо энэ төгийн төв хэсгээс тэр нөгөө хаант улс руу илгээсэн. За тэгээд энэ зураг ерөөсөө маш олон амьтанд тусыг хүргэсэн гэсэн ийм нэгэн түүх бас бий. За тэгэхээр гарал үүслийн хувьд бол гарцаа байхгүй энэ тхээс гаралтай тэгтээ төвдөд бол одоо маш илбэг. Энэ зургийг хаасайгүй харж болно. За ингээд хятадын зарим газруудад бас бий. Хятадд би бас мерсер олж харсан. За ингээд Шри-Ланк, Таиланд зэрэг улсуудад байд юм уу би сайн мэдэхгүй байна. Би бол тэнд хизээж олж хараагүй. Тэгэхдээ энэтхэгт бол харин энэтхэгийн өмнөд мужид нэг газар чулуун дээр сийлсэн энэ зураг байна гэж би сонссон. За тэгээд энэ зураг өөр бас 2 янз байдаг. 2 янзаар зурдаг л гэсэн үг. Зарим нь бол арай жоохон энгийн маягтай цөөхөн хідэн зүйл оруулаад зурцсан. Зарим нь бол одоо ингээд маш олон зүйлийг багтаацсан юм байдаг. За эндээс бид юу болж харж болох вэ гэх юм бол 12 шүтэн барилтлагын дагуулагдсан байгаа. Мөн хутагтын 4 үнний сургаал энд дагуулагдсан байгаа. За ингээд энэ зургийг би янз арай нэг өөрөөр тайлбарлаж бас болно. Нэг өөр маягаар та бүхэнд тайлбарлаж үзүүлье.
Энэ 12 шүтэн барилгын эхний 2 нь карма. 3 нь төөрөгдөл. Үлдсэн 7 нь зовлон харуулсан. За энэ төгсгөлийн зовлон гэдэг энэ 7-д нь яг бүгд зовлон бол бас биш. Тэгтээ яг нийтэд нь бид зовлон гэд үзчихэж байгаа. Энэ дотор бас жаргалын мөн чанартай тийм зовлон бас бий. За ингээд энэ дотроос энэ 12 шүтэн барилдлага дотроос 2 нь карма гэж хэлсэн. Энэ 2 аль нь вэ гэвэл одоо хамгийн ихнийх нь муухаг гэж эхэлж байгаа. Хоёр дахь нь үйл гэдэг нь кармаг хэлж байгаа. Үйл гэдэг нь карма. Өшөө нөгөө нэг карма нь аль вэ гэвэл авахгүй. Энэ үйл хоёрыг бид карма гэж нэрлэж байгаа. Дараа нь бид угаасаа нэгэнгүү тайлбарлана. Тэгтээ яг одоо бол ерөнхий дүр зургийг өгж байгаа учраас тэгж ойлгох хэрэгтэй. Энэ 12 шүтэн барилгыг чинь 2 дугаарх, 10 дугаарх нь энэ 2 шатыг бид карма гэж нэрлэж байгаа. За тэгээд дараа нь 3 төөрөгдөл гэсэн. 3 төөрөгдөл нь аль юм бэ гэвэл 1 дугаарх нь муухаг, 2 дахь нь тэр 7 буюу шунал, 8 зууралт. Энэ 3 төөрөгдлийг хэлж байгаа. Төөрөгдөл. Тэгэхээр үлдсэн 7 нь зовлон. Ерөнхийдөө. За тэгэхээр энэ 2 карма, 3 төөрөгдөл. Энэ 5-ыг нийлүүлээд зовлонгийн шалтгаан үнэн гэдэг. 4 үнний зовлонгийн шалтгаан үнэн гэдэг нь энэ 5-ыг хэлдэг баг. За ингээд үлдсэн 7 нь зовлон гэсэн. Энэ зовлон гэдэг дотор нь одоо нөгөө 3 төрлийн зовлон багтана. Энэ 3 төрлийн зовлон та бүхэн урд нь ч гэсэн зөндөө сонсч ирсэн байх. Зовлонгийн зовлон, одоо урахын зовлон, хуран үйлдэхийн зовлон гэж. Тэгэхээр энэ дотор чинь зовлонгийн зовлон нь яг жинхэнэ зовлон юм. Тэгэхээр зовлонгийн зовлон гэдэг чинь яг жинхэнэ зовлон нь байна шүү дээ. Яалтчгүй өлсөд байгаа, яалтчгүй дараад байгаа, яалтчгүй алууцаад байгаа. Тэр зовлонг бид зовлонгийн зовлон гэж нэрлэдэг байх юм аа. Тэгвэл дараачих нь тэр урахын зовлон нь болохоор яг жинхэнэ зовлон бас биш. Ер нь бол зовлонгийн мөн чанартай, тэгтээ жаргал мэтээр харагддаг. Жаргал мэтээр амсагддаг. Тэр энэ урахын зовлон гэдэг бол өөрөө бол жаргал. Тэгсэн мөртлөө биднүсийг зовлонд хүргэх бололцоотой тийм жаргал байдаг байна шүү. Одоо биднийг зовоож болохоор, бидэнд зовлон амсуулж болохоор тийм төрлийн жаргалыг бид урахын зовлон гэж нэрлэдэг байна. За тэгэхээр одоо энийг ингээд өөрөөр хэлэх юм бол зовлонгийн зовлон бол үнэхэрийн тааламжгүй. Үнэхээр тааламжгүй мэдрэмжийг хэлнэ. Яалтчгүй толгой өвдөд байгаа, яалтчгүй тааламжгүй. Таатай биш тийм мэдрэмжийг. За тэгвэл энэ урахын зовлон гэдэг нь тааламжтай мэдрэмжийг хэлдэг байна. Харин энэ 3 дахь зовлон болох түгээмэл хуран үлдэхийн зовлон гэдэг нь дундын. Аль нь ч биш, таатай ч биш, таагүй ч биш. Тэгтэл бүгдээрээ зовлон. За тэгэхээр ойлгомжтой болсон баг. Тааламжгүй мэдрэмж, тааламжтай мэдрэмж, дундын гэдэг нь амгалантай мэдрэмж. Энэ тааламжгүйгээс нь биднээс чадлынхаа хэрээр зүхтах, аль болох ойрхон биш, холхон байх. Тэгээд энэ тааламжтай мэдрэмжийг нь аль болох олж авах,
аль болох энэний араас ингээл байнга өдөржин шүнжин зүүдэндээ сэрүүндээ ингээ араас нь хөөцөлдөж идэг. Энэ амгалантай сэтгэлийг нь болохоор биднээс алдчихгүймсан гэж үргэлж болгоомжилж байдаг. Энд бидний ярьж байгаа энэ дундын буюу энэ амгалантай мэдрэмж гэдэг бол нөхцөл болзолгүй тэр амгалан хэлээгүй юм шүү. Энэ бол мөн л нөхцөлтмөл тийм амгалан хэлж байгаамаа. За тэгээд яаж зовлонгүй амьдрах вэ? Зовлонгүй амьдрах бололцоотой юу гэвэл бололцоотой. Жаргалтай амьдрах бололцоотой юу гэвэл бололцоотой. Амгалан амьдрах бололцоотой юу гэвэл болно штэ, болно. Яаж вэ гэхээр л кармаг ойлгох хэрэгтэй гэж. Кармаг л ойлгочих хэрэгтэй. За энэ сансрын хүрт гэдэг зурагны голд нэг 3 амьтан байгааг та бүхэн харж байгаа. Гахаа, дахиа, могой 3. За энэ бол одоо бидний сэтгэлийн 3 хорыг илэрхийлж байгаа. Тэгэхдээ энэ зургийг бас хоёр янзаар зурсан харагддаг. Гахааны амнаас могоо гараад, дахиа гараад, дахианы амнаас могоо гарч байгаа тийм байдлаар зурсан нэг байдаг. За ингээд нөгөөх нь бол гахааны амнаас могоо дахиа хоёулаа гарч байгаа. Тэгэд энэ сүүлийнх нь бол зөв юм шиг байна. Тэгээ яг сайн мэдхгүй хүмүүс ингээд зүгээр янз янзаар зураад тэр нь ингээд маш их хуулбарлагдаад ингээд харагдсан ч байдаг байж магадгүй. За яадаг ч байсан энэ 3 бол нөгөө төөрөгдлийн 3-ыг хэлж байгаа. Төөрөгдөл. Төөрөгдөлд нь 3 зүйл багтана гэж бид ярьсан да. Тэр 3-ыг хэлж энэ 3 амьтнаар төлөөлүүлэн үзүүлж байгаамаа. Муухаг гэдэг нь гахаа, шунал гэдэг нь дахиа, зууралт гэдэг нь могой. Уушлаарай энд буруу хэлсэн байна. Карма, төөрөгдөл, зовлон 3. Карма, төөрөгдөл, зовлон 3 гэж хэлсэн. За энэ 3 төрлийн 3 хуваасан. Тэгээд энэ 3 төрлийн төөрөгдөл нь бол энэ 3 амьтнаар төлөөлүүлсэн байна. За энэ 3 амьтан бол гарцаа байхгүй энэ 3 төөрөгдлийг хэлсэн байна. За ингээд энэ голын бөөрийнхий тал нь цагаан, тал нь хар байгааг та бүхэн анзаарч байгаа. За энэ хар цагаан хоёр өнгө бол бидний сайн муу хоёр кармаг төлөөлж байгаа. Цагаан тал нь бидний сайн карма, хар нь бидний муу үйл яврууд. За ингээд энэ цагаан талд нь байж байгаа амьтад дээшээ, толгойн дээшээ чиглэсэн байгаа. Энэ хар талд нь байгаа амьтад толгойн доошоо харсан байгаа. За энэ бол ингээд одоо сайн үйлээр хүн дээшээ төрөл авах юм аа, муу үйлээр доошоо доод заяанд унах юм аа гэдгийг төлөөлүүлсэн. За одоо тэр голын бөөрийнхийний гадуур 6 хэсэг ийм 6 орон байж байгаа. За энэ 6 орны одоо энэ дээдлийн 3 нь жаргалтай орнууд, доотлын 3 нь зовлонтой орнууд. За тэгэхээр энэ орон болгоны голд энд нэг бурхныг дүрсэлсэн байна. Энэ бол илүү тарнын буддизмтэй холбоотой зурсан байна гэж энэ зургийг янз янзаар зурх нь байдгаа гэж би түрүү хэлсэн. Энэ бурхадгүйгээр ч гэсэн зурсан бас байдаг. Яг энэ дэлгэцэн дээр байж байгаа зурган дээр бол одоо орон болгонд нэг бурхныг дүрсэлсэн байна. За энд ингээд бурхан дүрсэлснээр одоо ямар ч ялгаа байхгүй, ямар ч буруу юм байхгүй. Тэгтээ энэ дээдлийн 3 сайн заяа, доотлын 3 муу заяа гэж ойлгох хэрэгтэй. За ингээд ерөнхийдөө бол ойлгомжтой доо. Дээгүүр одоо энэ орнуудад мэдээж сайн нөхцөлтэй,
доод 3 заяанд мэдээж муу нөхцөлтэй байгаа. Тэгтээ харьцангуй бас биднээс ч илүү сайн амьдарч байгаа тус гэж амьтан бас байгаа шүү дээ. Тэрийг бодолцох хэрэгтэй. Зарим айлын нохоо одоо биднээс илүү нөхцөлд бараг амьдарч байгаа шиг байгаа юм. За нэр сайн нөхцөлд амьдарч байгаа нохоо гэстэй ямар сайн асрамжилж, халамжилж, уугааж, арчиж өхөн өгтлэн штэ. Тэгээд бараг өгсөн хонж гсэн маш том ёслолын байдалтайгаар хөдөөлүүлдэг. За тийм амьтад бол бараг хүнээс илүү жаргалтай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Тэгтээ тэр бол цөөхөн тэгээ ёр усын тохиолдол юм шүү дээ. Ерөнхийд нь хэлэхэд бол адгуус шиг адгуусыг маш их зовлонтой гэдэг. За түүний гадуур одоо ёстой хамгийн гадна талын энэ тойрог дээр 12 хуваасн нь 12 шүтэн барилдлахыг харуулсан. За ингээд энэ 12 шүтэн барилдлахын тэр хамгийн дээд талд нэг саваа түшээд явж байгаа хөгшин хүний зураг байгаа. За тэр бол одоо нөгөө хамгийн ихний муухгийг төвгээр илэрхийлсэн. За тэр хөгшин эмэгтэй бас сохор тэгээд саваа түшсэн ийм хөгшин хүний зураг байгаа. За түүгээр бидний энэ муухгийг 12 шүтэн барилгын хамгийн ихнийх нь муухэг шүү дээ. Ингээ нар зөв дараачих нь нүхэнд нь одоо 2 дахь шатанд нь нэгэн хүн вар хийгээ сууж байгаа. За үүгээр бид үйлийг үлдээд карма үүсгэж байгааг үзүүлсэн. За тэрний дараагийн шатанд нэгэн сармагчин дүрсэлсэн байгаа. Энэ бол бидний ухамсар үүсэж байгааг илэрхийлсэн. За ингээд давтан хэлэхэд 12 шүтэн барилгын 1 дугаарх нь муухаг, 2 дахь нь карма, 3 дахь нь ухамсар. Тэгэхээр энэ хамгийн ихний муухаг гэдэг дээр бид ямар муухгийг энд хэлээд байна гэдгийг санах хэрэгтэй. Энд бид үнний мөн чанарыг ойлгоогүй тэр муухгийг хэлж байгаа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. За ингээд үйлийн дараа ухамсарыг сармагчин баруун зүүнгүү ингээд дүүлээд явж байгаа сармагчин бидний бодол ухамсарыг илэрхийлж байгаа. За түүний дараачийн шатанд нэгэн завин дээр хамтдаа явж байгаа хүмүүсийг дүрсэлсэн байгаа. За энэ бол нэр ба дүрс. За энэ нэр дүрс бол бидний 5 цогц. Түүний дараачийн шатанд одоо 6 метр хүйнд энд хуусан байшингаар дүрслүүлсэн байгаа. Хуусан байшин юм уу? Хуусан тосхон. Ерөөсөө дотор нь хинч байхгүй гэсэн үг. За энэний дараачийн одоо шатанд эрэм 2 хүн ингээд одоо уулзаж байгааг дүрсэлсэн байгаа. Энэ бол одоо харьцаа. 6 метр хүү үүссний дараа бидэнд ийм харьцаа үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол заавал тэр сексийн харьцааг хэлээгүй. Энэ бол зүгээр 6 метр хүү эргэтэн мэдрэхүйн объекттай харьцах тэр харьцаа үүсэж байгааг хэлж байгаа маа. За ингээд энэний дараачийн шатанд мэдрэмж. Энэ мэдрэмжийг юугаар дүрсэлсэн байна гэхээр нүдэндээ сум зоолгоцсон гүйж байгаа хүнээр дүрсэлсэн байгаа. За энэ бол маш их өвдөлттэй байж таарна шүү дээ ер нь. Тийм мэдрэмжийг энд одоо төлөөлүүлсэн байна. За энэ мэдрэмжийн дараачийн шатанд арх ууж байгаа хүнийг дүрсэлсэн байгаа. За тэр бол одоо бидэнд шунал үүсэж байгааг. Шунал төрж байгааг үгээр илэрхийлсэн. За ингээд шунал төрсний дараачийн шатанд модноос жимс зулгааж байгаа хүнийг дүрсэлсэн байгаа.
За энэ бол одоо зууралт шунаад зогсохгүй зууралт үүсэж байгааг илэрхийлсэн. Дараагийн шатанд авахгүй. За авахгүй гэж энэ төрөл авахыг хэлж байгаа. Энд ийм том гидстэй одоо жирэмсэн эмэгтэйг дүрсэлсэн байгаа энэ зурган дээр. За дараагийн шатан дээр хүүхэд төрүүлж байгаа хүн энэ бол одоо төрөл одоо төрж байгаа нь. Төрөл авах төрөх гэд хоёр өөр юм байгаа шүү дээ. За ингээд сүүлийн шатанд хөгшрөх өөхөх хоёрыг энэ нэг шатанд багтаагаад хөгшрөх ба өөхөх цугтаа байж байгаа. За ингээд энэ зургийг одоо хүмүүс янз янзаар бүтээдгээс болж энэ зарим зурган дээр байхгүй тийм уг нь бол яг уламжлал ёсоор энэ сүүлчийн шатанд бол хүний хүүрийг мөрөн дээрээ тавиад явж байгаа тийм зураг байдаг аа. За энд ингээд old age хөгшрөх өөххийг нэг шатанд хамтд нь багтааж харуулсан байна. За энэ ингээд яг сансрын эргэлт, сансрын хүрд, амьдралын хүрд 12 шүтэн барилдлага, хутагтын дүүрэн үнэнг бүгдийг багтаасан зураг юм аа. За ингээд энэ хүрдний хамгийн гадна талд энэ сарвуугаараа аманда зууцсан байгаа энэ ядан бол зарим зурган дээр ингээ хөлөөрөө бас тэвэрчсэн тал талаас нь ингээд сарвуугаараа тэвэрчсэн байдаг. За энэ бол одоо үхлийг үгээр харуулж байгаа маа. Үхлийн эзэн. За тэгээд үхэл буюу мөнх бусыг харуулсан бөгөөд одоо эндээс бол бид ингээ мултарч гарахын аргагүй байгааг энд харуулсан юм аа. Мөнх бусаас бол бид яагаад ч зайлж чадахгүй. Мөнх бус гэдэг нь альва нэгэн өөрчлөлтийг хэлж байгаа. Альва юмыг өөрчлөгдөхгүй байна гэж бол хизээч бодож болохгүй. Тэр өөрчлөлт бол одоо зайлшгүй юм аа гэдгийг энд харуулсан. Энэ сансрын хүртэн дотор байсаар л байгаа цагт энэний атганаас бол гарахгүй маа гэсэн. Та энэ орчлон жаргалгүй амьдарч иж магадгүй. Та энэ орчлон жаргалтай ч амьдарч иж магадгүй. Эсвэл жаргалтай ч биш, жаргалгүй ч биш. Дундын байдлаар амьдарч иж магадгүй. Яадагч байлаа гэсэн та үхлийн эрхэнд, мөнх бусын эрхэнд байгаамаа. Бид энд нирваныг яриаггүй, бид энд самсараа ярьж байгаа. Сансрын оршихуйг ярьж байгаа тохиолдолд бид энэ хутагтын дөрөвний хоёрын талаар л ярина. Зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгааны үнэн. Энэ хүн 12 үе шатын үйл гэдэг 2, төөрөгдлийн 3, энэ 5 нийлээд зовлонгийн шалтгаан үнэн гэдэг. Үлдсэн 7 нь зовлонгийн үнэнг илэрхийлсэн. 5 дээр 7-г нэмэхээр им 12 хэлхээ барилдлага байна гэж. Үеийн өрийн хууль гэдэг чинь л ерөөсө шалтгаан өрийн хууль байхгүй. Уг өрийн хууль гэж ярьдаг. Тэгэхээр бид юу нь аль нь шалтгаан болчиход байгаа, аль нь үр дүн болчиход байгаа. Эдгээрийг л бид ойлгож ийж үеийн өрийг ойлгох гэдэг юм. Зовлонгийн шалтгаан юу болохыг ойлгож ийж бид зовлон гэж юу болохыг ойлгох гэдэг. За одоо бид энэ карма гэдэг үгийг тайлбарлах юм бол карма гэж ул мөр гэсэн үг. Бидний үлдсэн үйл бидний ухамсарын суурьнд ул мөр үлдээдэг. Тэрийг нь бид үеийн үр гэж нэрлэдэг байх юм аа. За жишээлх юм бол одоо бид сармис гэд аваад үзэхэд сармисанд 3 зүйл байна шүү дээ. Үр нь яг тэр ургамлна тэгээд үнэрнэ гэд ийм 3 зүйл байна. Энэ 3 зүйлээс сармис бий болж байна. Сармис ургах бололцоотой,
Тэгтээ ургаж амжаагүй байгаа тэр сармис ургах бололцоог нь бид үүргээд байгаа. За ингээд яг тэр ургаж байгаа сармис нь болохоор карма. Тэр сармисны үнэр нь болохоор бидэнд одоо нөгөө уулмөр гэдэг нь үүрнэ. Үйлийн үүрнэ. Үйлийн улмөрнө гэж авч үзэж болох юм. Тэгэхээр үйлэнд мөн яг ийм 3 зүйл байгаа. Үйлийн шалтгаан, тэгээд яг үйлдэл нь, тэгээд үр дүн. За тэгэхээр карма гэдэг маань тэгж цаашаагаа ингэж боловсрч болохоор тийм чадвартай, цаашаа боловсрох чадвартай тэр үйлийн уул мөрүүдийг хэлдэг гэж ойлгож болно. Хэрвээ та надад ямар карма байгаа, миний карма одоо ямар байх вэ гэж асуух юм бол ямар ч байж болно гэж би хэлнэ. Яагаад гэвэл эн чинь тоо томшгүй байхгүй. Тоо томшгүй, хэмжээшгүй, хязгаарлашгүй их карма байгаа. Өөрөөр хэлбэл тань сайхан ч амьдрах карма байгаа, муухай ч амьдрах карма байгаа, муу ч амьдрах, танд маш чадварлагч амьдрах, танд төг түмэн янзын карма байгаа гэж. Хэмжээ хязгааргүй, танд бурхан ч болох потенциал байгаа, танд бүгч болох потенциал байгаа л гэж байна. За ингээд надад одоо эрэгтэй ч хүн болох потенциал байна, эмэгтэй ч хүн болох потенциал байна, надад төвдөд ч төрөх бололцоо байна, тийм карма байна, надад Америкт төрөхч карма байна. Төг түм байгаа. Надад хинч болж хуурах тийм потенциал бол байгаа. Надад энэ ертөнц байтугай өөр галакси дээр очиж төрөхч тийм бололцоо бас байгаа. Карма гэдэг чинь потенциал байхгүй юу? Сармагч ч болж болно, илжигч болж болно, шумуулч болж болно. Потенциал нь байна. Энэ бүх потенциалыг тэгтээ биднээс худалдаж авах хэрэгтэй гэд боддоо. Бид өөрсдийнхөө үйлээр худалдаж авах хэрэгтэй. Сайн үйл, муу үйл. Сайн буйнаар энэ сайхан зүйлсийг нь муу нүглээр тэр муу заяаг нь бид худалдаад авчиж байгаа шүү дээ. Энэ орчлон хормоод таны худалдаж авдаггүй зүйл гэж нэгч байхгүй. Худалдаж авах гэхээр мөнгө бити бодорой. Мөнгөөр худалдаж авахыг яриаг байгаа. Танд хийж үзээгүй нүгэл гэж байхгүй, танд төрж үзээгүй төрөл гэж байхгүй. Танд эдэлж үзээгүй зовлон гэж байхгүй. Амсаж үзээгүй жаргалч гэж байхгүй. Буддизмд үзэхдээ миний бүх урдын төрлийн ясуудыг овоолох юм бол уул овоо шиг, уул шиг их яс болно гэж. Уучлаарай, огторгуйн энтэй тэнцхээр тийм их яс болно гэж. Дэлхий шиг их яс гэж хэлээгүй шүү дээ. Огторгуйн хэмжээтэй их яс болно гэж. Яагаад гэвэл миний үхэл гэдэг бол, миний урдын төрөл үхэл гэдэг бол тоошгүй байхгүй. Тоошгүй. Тоо байхгүй. Эхлэлгүй цагаас. Тоошгүй олон удаа төрөөд өгсөн учраас надад хийж үзээгүй зүйл байхгүй гэт юм аа. Хийж үзээгүй зүйл нэгч байхгүй. Янз бүрийн дүрийг бүтээгээл яваад исэн гэсэн үг. Заримдаа сайн дүр тоглоол, заримдаа муу дүр тоглоол. Заримдаа би таны нөхөр, заримдаа би таны эхнэр, заримдаа би таны ээж, заримдаа би таны охин, заримдаа таны нохой. Энийг та яаж мэдж байгаа гэж асуув шүү дээ. Яаж мэдж байгаа юм байсныг гэж. Биднүүсийн авсан төрөл гээд тоо томшгүй төрөл гээл бодоод үзэхээр ерөөсө тэрний чинь ард логик нь яг л энэ байж. Төрөөл үхэл миний авсан тэр төрөл дахин төрөл бол тоо томшгүй юм шүү дээ. Биднес тэрлион удаа гэж яриаг байна. 100 тэрлион гэж яриаг байна. Тэрлионоор гэж яриаг байна. Тоо томшгүй гэд яриад шүү дээ.
Бидний авч үзээгүй дүүр гэж байхгүй, тоглож үзээгүй дүүр гэж байхгүй. Тэр хойно төрөх тэр хүн ямар хамаатай ингэж бити бодоо тэр чин дахиад таа байхгүй юу? Тэр чин дахиад биднээс байхгүй, бид хэдл байхгүй юу? Тэгээ бидний энэ хором тутам, агшим тутам, өдөр тутам, цаг минут тутамд хийж байгаа үйлдэл маань тэрхүү потенциалын үрийг аваачаад суулгачиж байгаа бидний ухамсарт. Суулгаад орхичиж байгаа. Тэгээд тэр чин одоо нөгөө энэ 12 шатан барилгын 10 дугаарх нь авахгүй гэж байгаа шүү дээ. Тэр авахын шатанд очиод тэр потенциал чинь үзэгдэх бололцоотой болчихж байгаа. Авах уу гэдэг чинь ямар төрөл авах вэ гэдэг нь гараад ирж байгаа. Тэгээ тийм учраас энэ үйлдэл гэдэг карма 10 шатан барилгын 2 дугаарх нь үйлдэл гэж байгаа шүү дээ. Тэр карма энэ авахгүй гэдэг энэ хоёр хоёулаа карма. Ямар ялгаатай юм бэ гэвэл эхний харан та тэр потенциалын үрийг тарьчиж байгаа, дараачих нь тэр авахгүй гэдэг шатанд тэр үр чинь үзэгдээд эхэлж байгаа. Хэлбэрээ болоод ингээд гараад ирэхийг хэлж байгаа. Нөгөө сармисны үр чинь сармис болоод ургаад ирэхийг хэлж шин. Энэ үр чинь ургаж гарч ирэхийн тулд бидэнд тодорхой нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагатай байна. За энд өөр нэг жишээ авах юм бол одоо бөмбөр гэд бодоод үзье. Бөмбөр. Хөгжмийн зэвсэг бөмбөр. Тэр бөмбөрөнд сайхан ч дуу гаргах бололцоо байгаа, муухайч дуу гаргах тийм бололцоо байгаа. Аль нь байгаа. Хэрвээ сайн тоглож чаддаг хүн тэргээр тоглох юм бол маш сайхан бөмбөртөлт гэдэг юм уу? Маш сайхан ийм бөмбөрийн аялгау биднээс сонсон шүү дээ. Тоглож чадахгүй хүн тэрийг зохих юм бол маш ядаргаатай болооч гэмэрл тийм дуу гарна шүү дээ. Аль нь байгаа үстэй тэр бөмбөрөнд бол яаж л бол яаж дуурах тийм потенциал нь бол тэнд байгаад байгаа. За тэгвэл одоо энэ 12 шатан барилга дотор чинь 3 төөрөгдөл гэж байгаа. Энэ бол муухаг, шунал, зууралт 3. Энэ 3 нийлээд төөрөгдөл болчих. За бидний төөрөгдөлд одоо ингээд маш чухал нөлөөгөө үзүүлж идэг зүйл бол бидний орчин тойрон, тэгээ бидний найз нөхөд, гэр орон, гэр бүлийнхэн. Яг бидний дунд ч гэсэн тийм үг байдаг штэ. Ямар хүн болохыг нь найзаар нь шинжчихвүлээ, нөхрөөр нь шинжчихвүлээ. Тэр чин та яг ямар хүмүүстэй нийлж ийн яг тийм л болж хуурхал байхгүй юу? Нөгөө сайхан ч дуу гаргаж болох, муухайч дуу гаргаж болдог нөгөө бөмбөртэй л адилхан гэсэн үг штэ. За тэгээ зогсохгүй юу ярьж байна? Юу ярьж байна? За юу ярьж байгаагаар зогсохгүй юу бодож байна? Энэ бүхэн бидний төөрөгдөлд нөлөөлдөг байна. За тэгэхээр бидний төөрөгдөлд нэг нууцлаг нөлөө байгаа. Тэр нь болохоор одоо бидний тэр сэтгэлд байж байгаа уулмөр. Тэр нь бол нуугдмал. Нуугдмал байдалтай. Бидэнд ямар уулмөр яаж боловсроход бэлэн болцсон байгааг бид мэдэхгүй учраас энийг нуугдмал гэж байгаа. За тэгээд энд нөлөөлдөг зүйлс нь гэх юм бол бидний орон байр орчин. За бидний хамт ойр тойрны хүмүүс, найз нөхөд, тэр хүмүүсийг хэлж байгаа. За тэгээд бидний юу ярьж байгаа, бидний юу бодож байгаа. Ийм 5 зүйл бидний төөрөгдөлд нөлөөлдөг байна. За эндээс энэ нуугдмал нөлөө гэдэг нь бидний дотор агуулгаддаг, бусд нь бидний биеэс гадна оршдог бахнэ. Энэ 5 нөлөөллөөс таны ямар амьдралтай байх вэ? Таны ямар тавилантай байх вэ гэдэг чинь шалтгаалдаг байна. Тэгэхээр одоо яах хэрэгтэй?
Ямар орчинд яаж амьдраад байна? Ямар хүнтэй юу яриад байна? Юу дотор бодогдоод байна? Энэ бүхнийг л анзаарч явах нь шүү. За ингээд энэ төрөлтөө болон эрх төрөлтөө бидэнд 3 янзын амьдралаар амьдрах тавилан байгаа гэж үзнэ. Зовлонтой тавилан, жаргалтай тавилан, амгалантай тавилан. Тэгэхээр одоо сөрөг үеийн үрээр бид доогуур доод төрөлт төрнө, эерэг үеийн үрээр дээд төрөлт дүрс тэнгэрийн оронд. Биднээс 3 ертөнц гэж байгаа шүү дээ. 3 ертөнц. Дүрс ертөнц, хүсэл ертөнц, дүрс ертөнц, дүрсгүй ертөнц гэж. Тэгэхээр бид сайн үеийн үрээр дүрс ертөнцөд төрөл авах боломжтой, саармаг үеийн үрээр дүрсгүй ертөнцөд тэр амгалантай ертөнцид нь төрөл авах бололцоотой гэж ойлгож байна. Энэ бидний 3 ертөнц бидний энэ 3 тавилантай мөн ингэж давхцж ийдгээл гэж хэлэх гээд байгаа юм л да. За тэдгээр нэргээд бидний 3 төрлийн зовлонтой мөн холбоотой байдаг. Доогуур төрлүүд, зовлонгийн зовлон, энэ дүрс тэнгэр нь хүсэл ертөнцийн хүн ба тэнгэрүүд мөн дүрс ертөнцийн тэнгэрүүд энэ жаргалтай төрөлт байж байгаанууд нь нөгөө урвахын зовлон. За тэгвэл дүрсгүй ертөнцийн тэнгэрүүд нь тэр саармаг үйлээр амгалантай тийм тавиланг авдгаа, тийм төрлийг авдгаа гэж ойлгож болно. За энэ хүрээд эхнийхээ хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоцгоё. Баяртай.